тэгээд зочдоо бас хүлээж авъя гэж бодож байна. Тэгээд манай зочид бол бэлэн байгаа тийм ээ. За тэгвэл зочдоо хүлээж авъя. За тэгээд та бүхэндээ зочдоо зарлаа төвдөнд орж болор эрдэнэ оюун эрдэнээр бас ирэх хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бүгдээрээ бас хүүхдийн баярыг тохиолдуулан 6 сарын 1-ний тусгай дугаарт маань одоо 8 настай 3 ихэр хүүхдийг урьж оролцуулан тэдний өдөр тутмын амьдрал сургууль хоббигийн талаар ярилцгаар байгаа. За ямар хөөрх юм бэ? За бүгдээрээ сайхан суугаарай. Төвдөнд орж болор эрдэнэ оюун эрдэнэ 3 маань тавтай морилаараа студид хүүхдийн баярын мэндийг хүргэе. Манай 3 чихвчээ зүгээд за микрофоноо өөртөө жоохон татчаарай манайхаа. За жоохон тэгшилчих. Өөд. Чтэй. Намнаа энийг дэшин жоохон. Минь доо жоохон микрофоноо дэшин. За окей басан. Баярлалаа. За болцсон. За та гуравтаа өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн эрхийг хамгаалах өглөөний өдрийн мэндийг хүргэж байна. Манай гурав өөрсдийгөө танилцуулаад тавуулаа ярилцъя гэж бодож байна. Их чинь хардгүй та гурыг. За хинээс нь эхлэх юм? Энчнээс эхлэх үү те? За тэгээд төвдөнд орж эхлэе. За хэдэн настай хин гэж юм? 9 настай тэгээд төвдөнд орж. За одоо хэддгээр анги үү? 100 дахь анги 3 анги. За төвдөнд орж байгаа нэ. Намайг би 9 настай тэгээд болор эрдэнэ гэдэг 130 дахь сургуулийн 3 анги. За ойлголоо. 30 дахь сургуулийн 3 анги. Би 9 настай 130 дахь сургуулийн 3 анги. За. Хоёрд нь болор эрдэнэ төвдөнд орж манай дүүнэр яаж чинь тэгээд энэ сандарч байна гоё юу? Тэгээ өнөөдөр бас хүүхдийн баяраар нь яаж тэмдэглэж гин яаж ин тэмдэглэж эхлэх вэ нөө? Эмээ өвөг очдог. Эмээ өвөгийн дэ очиж тэмдэглэдэг байх нь. Хүүхдийн баярын юу нь гоё байдаг вэ? Өнөөдөр бас нэвтрүүлэгт ирсэн сэтгэгдэл гоё байна уу? Та гурав маань ямар хөө санагдаж байна? Манай студ таалагдж байна уу? Нэг сайн хараад ах уу? Гоё ярагдж байна уу? Гоё ярагдж. Хүүхдийн баяраар юу хийх дуртай вэ манай гурав? Хүүхдийн баяраар тоглоом парк орох дуртай. Та гурав маань нэг анги юм биш үү тий? Төвдөнд орж болор эрдэнэ оюун эрдэнэ 3. Тэгээд 3 ихэргээ тэгэхээр хүмүүс их гайхдгүй. Ямар хуу байдлаар хүлээж авдаг вэ? Би болор оюуныг байнг ихэр гэж хардаг. Тэгээд төвдөд дүү гэж хараад. Болор эрдэнэ оюун эрдэнэ 2-ыг ихэр гэж хараад төвдөнд оржийг болохоор дүүн гэж хардаг байх нь тий. Хөөх юм аа. Та гурийн хамгийн адилхан зан чин юу гэж хардаг вэ? Тийм адилхан зүйл байдгүй. Адилхан зүйлээ адилхан хувцас өмсдөг. За. Адилхан хувцас. Яг төвдөнд орж өөр хувцас өмсдөг. Манай болор эрдэнэ оюун эрдэнэ маань хоёулаа охин болохоор адилхан хувцас өмсдөг байх нь тийм ээ. Та гурав хичээл хэр байна? 3 дугаар ангид орсон. Хичээл ядарч гин үү? Одоо худахгүй хичээл амарлаа да. Шалгалтууд хэлсэн үү? Ядрахгүй байгаа юу? Ядрахгүй байгаа. Одоо 6 сарын 8-нд анги твшиг шалгалт авна. За. Тэгээд 6 сарын 8-наас анги твшиг шалгалтаа аваад тэгээд амарна. Бэлтгэл хангагдсан уу? За та гурийн маань хувьд адилхан хичээлүүдэд дуртай байна уу? Хэр хүүхдүүд болохоор эсвэл өөр хичээл дуртай байна уу? Манай төвдөнд орж дуртай хичээл нь юу вэ? Төвдөнд орж бас эхлээд явчих. Математик дуртай төвдөнд орж мундаг за. Би бас математик. Бас математик. Монгол хэл нэмэгдээд байна. Манай гур бол математикт бол ерөөсөө носгоо. Гурлаа математик дуртай ах нь. Тэгвэл та гурав ер нь том болоод ямар мэрэгчлээ хүмүүс болъё гэж одооноос бодож байгаа вэ? Ямар мэрэгчлээ хүмүүсийг харахаар их гоё харагдаж байна манай гуравт. Би бол эмч олон ил гэж бодож байгаа. Сувилагч болно. За. Манай төвдөнд орж маань бодож байгаа юу? Бодож байгаа. За. Хараахан бас шийдэг байгаа юм те. За тэгээд ер нь бас та гурав маань бас нэг ангид сурдгаа. Тэгээд хичээл дээр нөө хөгжилтөө ер нь юу тохиолдож байна? Ангийнх нь хүүхдүүд ер нь андуурж гин үү те? Юу болдгоо? Андуурахгүй. Задвалч нь л сайн анзаарч байна те.
Манайд бас нөгөө манай ангид бас нэг ихэр 2 ихэр эдээ. Оо за Ихтэй. бас ихрүүд аа. Хоёр сайн найзууд уу? Аха. Тэгэд одоо 3 ихэр, 2 ихэр, нийлээ 5 ихэр болохоор ер нь бол ангийнхнаас яаж хүлээж чадж байна? Тэгээд л дээ. Манай болор эрдэн, оюун эрдэн хоёрыг ингээд харахаар бас ер нь өөр биш шүү. Тийм тэгэд төвтөнд оржийн маань хувьд ярихаар бас нөө эрэгтэй болохоор шууд л яг өөр одоо юу гэдгийг те ихэр гэж бараг найз нь ч юм уу дүүн ч юм ахын ч юм уу те ингэж харахаар юм байна. Та нарын маань хувьд ер нь ямар хобби сонирхолтой байдаг вэ? Та гуруулаа хамт гэртээ ингээд байхаар уйддаггүй бах та тийм хамтдаа болохоор ингээд дандаа тоглоод айлын хүүхдүүд чинь бол нөө ганцаараа ч юм уу жоохон тоглох ханьгүй байдаг бол манай гурав чинь 3 ихэр те 3 ихэр болохоор хамт тоглоход их гоё хөвчлөлтэй байдгүй. Юу гоё байдаг ч байдаг. Амар хөвчлөлтэй байдгүй. Юу ямар тоглоом тоглож байна манай гурав ихчлэн. Ээж аавыг явцсан байхад гадаа гарч мараад эсвэл тоглож эсвэл гэртээ тоглодог. Аха. За. Гурлаа болохоор Аюултай тэгээд сайн маань тоглож хэлчихсэн байна. сая. Болор эрдэн. Хөл мөг тоглодог гэсэн үү? Төвөнд дэж хөлбөө гадаа гараад хөлбөө тоглодог. Зөв төвтөнд орж маань болохоор ганцаараа хөлбөн бөөгдөг байх нь тий. Та гурав маань ер нь ижил сонирхол одоо зурах ч гэх юм уу те бүжиглэх те тийм зүйлсүүдэд дуртай ер нь. Зурах дуртай. За тэгээд ерөнхийдөө бас нэг хүүхдийн баяр болж гин. За тэгээд гурлаа айгүй гоё юм асууя. Гурлангаас нь би. Хэрвээ заяа бид нар ингээд нэг супер чадвартай болвол ямар чадвартай болох вэ? Нэг яриад яг нэг супер чадвартай болвол Алга болдог ч юм уу эсвэл нисдэг ч юм уу эсвэл бүр ингээд орон зайг алгасдаг ч юм уу тий шилжиж чаддаг ч юм уу Хурдан явдаг. хурдан гүйдэг юм те. хурдан гүйдэг Шилжихээ. Төвдөнд ор шилжих гэсэн үү? Үгүй. за Шилжих. Цаг хугацаа зогсоох. За ерөөс төвдөнд орчихсан онцгой юу чи. За төвдөнд орж манал цаг хугацааг зогсоох нь байна. За манай хоёрын хувьд бол болоридо оюун эрдний хувьд бол хурдан гүйдэг болох нь байна. За шилжих надад бол шилжих гэдэг нь илүү гоё санагдлаа тийм. Уус орон болгоноор явах юм бол бас их гоё юм шүү. Тийм шүү дээ ингээд пас гээл Чиний хувьд дээр банамна юу вэ? Миний хувьд бас ер нь бол юу юм байна да. Би бас цаг хугацааг удирдах л гэж хэлэх байлаа л та. Тэгээд өнгөрсөн ирээдүй те зогсоох гээл тэгэл. Өнгөрсөн л очдаг ч юм уу тийм. Тэгээд өнгөрсөн л очмоор байдаг учраас За та гурав маань тэгээд хүүхдийн баяраар гоё бэлгнүүд авсан уу? Ер нь ямар бэлэг авав? Хамгийн авах дуртай бас бэлэг нь юу байна? Яг нөгөө 5 сарын 31-нд манай харуулах бас бэлэг өгсөн. За. Тэгээд тэр бэлгнээс надад өгсөн чинь чипс ундаа их чихэрнэс байсан. Ямар бэлэг авахыг хүсдэг вэ? Хамгийн их хүсдэг вэ манай гурав? Зургийн хэрэглэл. За болор эрдэн оюун эрдэн хоёрын хувьд Би бас зургийн хэрэгсэл те. Би бас зургийн хэрэгсэл зураг туршаагаас би дуртай юм. За. Та гурав бол ер нь бол зурганд бол нэлээд дуртай юм шүү дээ. Өнөөдөр бас хүүхдийн баяр болж байгаатай холбоотойгоор урд нь та гурийн маань сандаг хүүхдийн баярын гоё юм дурсамжтай үе байна уу? Аав ээжтэйгээ парк орсон ч юм уу? Эсвэл одоо гоё голын хэрэг дээр очисон ч гэдэм үү? Ер нь хүүхдийн баяраар гоё өнгөрүүлж исэн дурсамж. Лагер дээр очиод эсвэл парк тоглож исэн. Лагер дээр очиод манай эмээ өвөө үеэл хамаатан гэд ирдээ. Зөв. Тэгээд тэд нартайгаа гадаагаар тоглоод эсвэл гэртээ хөөцдөж тоглоод байдаг. Олуулаа бучигнах нь илүү гоё яагаад байна тийм ээ. Манай охины нэмж хэлэх юм байна уу? Төвтөнд оржийн хувьд ямар гоё тэмдэглэж исэн дурсамж байна уу? Баггүй. Найзуудаараа, хамаатнуудаараа хүүхдийн баяраар та хамт уцаараа холбогдож тоглож гин үү? Эсвэл нуугдаж тоглож гин үү? Яаж тэмдэглүүлж хамт илүү гоё байдаг вэ? Холбогдож. Маш одоо товч өгөөд Яхахгүй ихтэй хөхтэй. холбогдож гэх. Холбогдож тоглохгүй гоё. Өөр сайхан юм байхгүй. За тэгээд өнөөдөр бас хүүхдийн баяр болж байгаатай холбогдуулаад бас үзэгчдэртэй бас ингээд та бүхэн маань те миний 3 дүү маань бас ингээд нийт бас үдж байгаа ангийнхаа хүүхдүүд за тэгээд бас болон одоо үдж байгаа хүүхдүүдтэй хандаж ер нь ямар зүйлийг хэлмээр байна те
Баярлж гин үү те сайн уу найз нас зургатаар гарч ийн гэмээр нөө те. Гойд дараалал шууд хэлчих те. За тий. Яг нөгөө би яг унтчихтаа өглөө яг нөгөө тэр нөгөө манай ээжийн нэг дүү байдیں۔ Тэгээд тэрнтэйгээ нөгөө Тэмүүний гэдэг хүүхдтэй тэгээд бас нэг хүүхдтэй яахгүй инлүүний гээд тэгээд тэрнтэйгээ бас тоглоод тэгээд орой жоохон бас зургт үзэл байдیں۔ За манай хоёрын хувьд өөр хэлэх юм байна уу? Гой найзуудаа хэлэх эсвэл томчуудаг бас ямар байгаасаа гэж хүсдэг вэ та нар? Яг баярын өдрөөр яаж өнгөрүүлвэл илүү гоё юм шиг санагддаг. За мөн томчуудад бас хүүхдүүдийг ингээсэ гэж боддог зүйл байгаа болов? Түнл. Гэтэ тийм юм ерөөсө бодож үдэж байгаагүй л тийм. Илүү бидэртэй хамт тоглоосоо гэж хүсдэг байхаа тийм. Яг тийм л тийм. Хамтдаа зураг зураад, хамтдаа тоглоод, хамт цагийг өнгөрүүлээсэ гэж хүсдэг болов? Гэтэ манай дундахаа бид нартай аим тоглолдог. Зөв. Нэрээ та нарын одоо дээр ах ихч байгаа юу? Бас ихэр үү? Байгаа. 3 их ах. 3 ах. 2 ах, 1 ихч. Вау, та нар чинь зургуулаа юм биш үү тий? Тэгээ 8 уул амьдардаг. Оо. Sto нөгөө өнөр өтгөн ээж нь бол алдарт их юм биш үү тий? Ямар гоё юм бэ? За манай ихрүүдийн бүр багын зураг гарч ирж байна. Ямар хөөрхөн юм бэ? 2 ягаа 1 цэнхэр. Төвдөн дорж маань тэмцээ доошоо харцсан. Оюун эрдэн Балар эрдэн хоёр хажууд ишигээ харцсан. Сайхан амарч байна да. Ийм жоохон бисэн биш та гурав. Ээж нь та гурыг өсгөх гэж бас их ядарсан бах та тийм ээ. Нэг хүүхэд л төрүүлж өсгөх гэж яаж их зовдөг вүлээ. 3 хүүхэд л лосч нэг дороо чанга байдаг бах та. За өөрөөс ямар хөөрхий юм бэ? Нэг төрөл 3 хүүхэдтэй болно гэхээр бас их сонин surprise та тий. Тийм таны өчигдөр 3 төрсөн юм шүү дээ. Би 3 төржиж 3 хүүхэдтэй болж байгаа шүү дээ. Оо энэ ямар хөөрхөн зураг вэ? Ямар хөөрхий юм бэ? 3 ихэр байхаас хөөрхий юм дээ. Хантаас та. Тий. Гоё амар өсөх юм шүү дээ. Жигэн божигнолт өгөхт тий. Өө яасан гоё тоглоомтой юм. Гоё тоглож штий. Яа. Төвдөнд орж маань тэнцэж байгаа анзаараас. Тэгээ хүмүүс болохоор төвдөнд орж маань арай дүүнэ гэж хараад идэв юм шиг шүү дээ. Minecraft тоглолтгоо чи төвдөө? Үгүй тоглохгүй юу? Roblox тоглоод байна уу? Тий. Яг л нэг Roblox л тоглодог царай байна да. Roblox дээр сайн аа. Сайн мах шиг гэн тий. Blox руу тоглолтгоо чи? Тоглох байсан. Болцсон уу? Болцсон тий. Таас мэдтэй юу тий. Би өөр юу л яадаг тоглоо. За. Тэд бас ах их ч нөр нь бас гоё та гуравтаас бэлэгтэй. Тэгээ бас хурж ирсэнд нь баярлалаа тий. Маш их баярлалаа. Тэгээ ах их ч нас энэчнээс ингээд Chudo брэндийн бас бэлгийг өгч байгаа. Тэгээд та нартай за манай намнаа тэгвэл 3 бэлэг өгчихгүй. За манай 3 тэгээд совилагч болох нь байна, эмч болох нь байна. За манай төвдөнд орж болвол хараахан зам шийдвэрээ гаргаагүй байх нь байна. Мундаг хүүхдүүд байна. Ямар гоё мундаг ярьдаг юм бэ? Аав ээжт нь, ах эгчт нь бүгдэнд нь баяр хүргэе. Ийм хөөрхөн хүүхдүүд төрүүлж өсгсөн. Их гоё тий. Ховор ховь тохиол шүү 3 ихэр гэдэг чинь тийм ээ намнаа. Тэглгүй яг хоо. Тэгэд бас 3 дүүдээ бас амжилт хүсье. Тэгэд юун төрөнд бас хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ бэлэг нь бас таалагдчихэж байна. Тэгээд гоё бэлгэнүүд байгаа шүү. Тэгээ ах эгч нар нь бас хамтарч ажиллаж байгаа байгууллагынхаа гарын бэлгийн нүрээс зарж авчирч ирлаа ш та. За тэгээд тавуулангийнхаа ярилцах одоо цаг өндөрлөө. Тэгээд манай 3 ээж авдаа гэрийнхэн даа агчигчтэй гоё мэдчлээ өгөх үү, хэлэх үү, яах вэ? Дахиад чинь тий. За, хайртай шүү гэд хэлчих юм уу нэг? Тэгээ одоо энэ бичлэгнээс хадгалагдсан шүү дээ. Тэгээ та хоёр та 3 маань бас нэг 12 тий одоо 14 16 бас үзэн шүү дээ. Тэгээ бас гоё тим юм чинь бас ээж авдаа зориулаад хайртай шүү гэд бас хэлвэл гэж бодож байна. Хэлье. За. Хайрт ах их аав ээж нартай хайртай шүү. Төвдөнд орж байна. Ямар мэдлэг юм.
Хайртай. За тэгээд өнөөдөр манай студийг зорж ирсэн 3 ихэр олох төвтөнд орж Болор Эрдэнэ, Оюун Эрдэнэ нартаа маш их баярлалаа. Та гуравтаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн бүхнийг хүсье. Баярлалаа. За тавуулаа зураг авах болчих. За энэ зураг авах болчих.